мэрэгжлийн чиг баримжаалал багштай мэрэгчлэн байгаа. За, өмнөх хичээлдэр бол үзсэн шүү та нар тий анкет, хэрхэн бөглөх. За, дээрээс нь өмнөх ярилцлагын өмнө юу шаардлагатай, яаж ямар бэлтгэл ажил хангах вэ гэдэг үзсэн байна. Одоо болохоор би та бүхэндээ ярилцлагын үеэр яг ямар хөө асуудал тулгардаг вэ? Яаж одоо анх тэр ярилцлаганд орохдоо хүмүүстэй хандах вэ гэдэг зүйлүүдийг хэлж өгье. Мөн дээрээс нь ярилцлаганд ороход нөгөө ажил олгогчоос ямар асуултууд ихэвчлэн тавьдаг вэ те? Юу гэж хариулах вэ? За энэ талаар мөн дэлгэрэнгүй ярьж өгнө. За ерөнхийдөө эхлээд та бүхэндээ цуг хүчтэйгээ яваа те? Хүчтэйгээ явдаг уу? Цуг явдаг те? Хаяа. Хаяа даа. Заримдаа аартайгаа явчихна. Би ээжтэйгээ явдаг. За очоод тэр боловгүй зарим тэгвэл хамгаалт цаадаа аав ээжтэйгээ яваа. бичээр харилцнаа. Бичээрээс харилцгаа тий. За мэдээж за эхний ээлж нь болохоор тухайн хүн чинь угаасаа өөрийн чинь сайн мэддэг. өөрөө нарийн бичээр харилцдаг үгсээ. За яа тий. За эхлээд хамгийн түрүү за ихэнх нь ярилцлаганд орж үзсэн хүмүүс тий. За мэдээж хурж ирээд гараараа за хүнтэй тааралтангуудаа мэдчихлэн тий. За маш сайн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. За итгэлтэй байхын тулд яах вэ? Өмнөх өдөр сайн унтаж амрах. Тэ? Сайн унтаж амраад за мөн дээрээс нь ярилцлагын өмнө яах шаардлагатай байдаг вэ гэвэл ярилцлагын дуудсан цагаас нь 30 минутын өмнө очих хэрэгтэй. Энэ яах ч байгаа гэвэл та нар бэлтгэл амжилтаа хангах хэрэгтэй. За хүмүүс орж ирэхдээ ерөөдөө за 2 цагаас ярилцлагатай гэж орж ирдэг бол яг 2 цагт орж ирдэг. За энэ бол манай Монголын хүмүүсийн юм зам тий. За тэгтээ та бүхэн яг 1:30 тийм үү? 30-аас 40 минутын өмнө очих шаардлагатай. За энэ болохоор бүр өөрийгөө тайвшруулах. Дээрээс нь одоо хэрвээ амар яг цандарсан төвчрээтэй үед одоо хүс баасан гоцсон явах орж болно да тий. За тэрийг намдаа. За энэ бүхнийхээ бэлтгэл ажлыг хангах хэрэгтэй. За 30 минутын өмнө ирчээ та бүхэн тухайн компанитайгаа танилцсанаа ерөнхийдөө орчинтай. За юуг ороод ирэнгүүт чинь энэ тийм мэдэгддэггүй шүү компаниуд аль өрөөнд хүний нөөц хаана юу гэдгийг мэдгүй. За энэ бүхэндээ танилцахад бол хүмүүсээс нь асууж авах. За сайн байна уу? За нөгөө хүн хэлсэн шүү дээ нөгөөдөө тулаад за цуг явж байгаа хүмүүстэй хэлээд за хүний нөөцийн нүрэ хаана гэдэг би ийм ярилцлаганд орох хэрэгтэй юм аа гэдгээ сайн ойлгоод тэр өрөөнд орохыгаа та хүлээн. За орохдоо нөгөө ярилцлаганд орох хүнтэйгээ гар барьж мэдчихлээ те. За аль аль нь хүчтэйгээ цуг аль аль нь явна гэсэн үг шүү дээ. За ороод инээсгэсний дараа тухайн хүнтэйгээ ярилцлаганд ороход сайхан за тухтай сууна хамгийн их тухтай сууна. За хүмүүсийн их гаргадаг алдаа юу вэ гэвэл ороод одоо хүүртэгтэйгээр суудаг ч юм уу өвлийн нөхцөлтэй хавар. За эсвэл хамаг цүнхээ аваад чаа суудаг тий. Ингэж болохгүй. За аль болох та бүхэн тухтай байхад бол бүх юмаа тайлаад за цүнхээ хажуудаа тавиад уцаа унтраах шаардлагатай. За мөн дээрээс мэдээч нэг ярилцлаганд орж байгаад мессеж ирүүл яадаг вэ? Тухайн хүний яриа юу ойлгомжгүй байна. Илүү их цаг алдсан. За ажил олгогчийн хүний нөөц нь юу гэж боддог вэ гэвэл та одоо илүү хүний нөөцийн ярилцлаганд анхаарахгүйгээр уцаа яах нь. Энэ хүний төлөрөхгүй нахна шүү дээ. Өөртөө нэхгүй. За энийг сайн анхаарах хэрэгтэй. За хамгийн түрүүнд суугаад та бүхэн яг яа эхлээд өөрөө яаж танилцуулдаг вэ? Асууя л да ганц хоёр өнөөс. Амбайно. За нэрээ. Өөр яадаг вэ? Өөрийнхөө нэрийг хэлнэ. Өөр дараа. Ажилд орох тухайгаа ярина. За. Анхааралтай харж ярилцна. За сайхан илтгэх харилцна. Өөр ийш тийш харахгүй. За сайн. Яах вэ? За сайн байна. Дарга руугаа харж анхааралтай. За зөв. За бичлэг харилцаа эхлэх бол мэдээ саний эснүүд бүгдээрээ зөв байна. Нэг юм тэгээ мэдсэний дараа өөрсдөө танилцуулаад хамгийн гол нь яг ямар албан тушаалтаар яаж орох гэж байгаа гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. За тэр үнтэйгээ мэдээж өдрөө нэг цэцгийг харж ярина. За зарим хүмүүс тохиолдох алдаа байдаг. Яадаг вэ гэвэл өдрөө харж чаддаг хүмүүс байдаг шүү дээ.
За би болохоор за хинтээ за хүмүүсээ сонсч ирсэн. Ингээд хүний нөөцийн хүнтэй чи үнийг хүнтэй ярихаар би нүд рүү нь харж чаддгүй ингээд тохиолдсон шүү дээ. Яадаг вэ гэвэл танд арга зааж өгье. Хоёр нүднийх нь хооронд энэ ч нэгцэг байлээ. Энэ дөө харчих хэрэгтэй. Яг энэ. За тийм үү та надрын энэ талаа хардаа. Тэнгүүд яг нэг юм яг нүд рүү харж байгаа юм шиг сэтгэв. Хоёр харах чи. Хоёр харах. Эндээ бишиг харсноо. За эндээ хахад тохиол яг тэр үедээ өдрүүд байж байгаа юм шиг санаад байна. За тэгвэл яг хөө тэгвэл та бүхэн ч гэсэн амаршинтэй зарим нэг өдрөө харчихдаггүй зүгээр л духныг нь хоёр бүгд одоо энэ хэсгийг харчих. За одоо ингэсний дараа хамгийн эхлээд ажил болгоцсон тохиолдол юу вэ гэх юм бол за эхлээд мэдээч асуулт юм аа. За юу вэ гэвэл эхлээд өөрийгөө товч танилцуул гэдэг. Тэгэхээр юу гэж танилцуулах вэ? Товч гэхээр хүмүүс нэр хаяг хэлсэн шүү дээ. Өшөө юу танилцуулах товч гэхээр товч танилцуулах. За гэр хаяг. Насай. Гэр хаяг. Амгүй хитүүлээ амгүй хитүүлээ. Амгүй хитүүлээ. За дистаралтай байна хүмүүсээ. Аха. Тэгэхээр мэдээч нэр хаяг насаа хэлэн. За тэгснийхаа дараа хамгийн түрүүнд боловсрол хэлээ. За боловсрол айл сургууль бүрэн дуунд боловсрол эзэмшсэн бэ. Айл ихтэй сургууль эзэмшсэн бэ. За боловсролаа яа. Боловсрол дээр бас дээрээс нь мэрэгжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвд байж болно шүү дээ. Бүх сургаалт ч юм уу, зай сургаалт одоо юу гэдэг шав сургаалт бүх эзэмшижсэн сургаалтуудаа бүгдийг ярих гэсэн. За энэхийн дараа юу мэдээж ажлын туршлага. За ажлын туршлага дээр дадлах ч гэсэн хамаагүй хийснийгээ бүгдийг нээх хэрэгтэй. Анкетн дээр үртэл сая хэлж өгсөн шүү дээ өмнөх 7 хоног. Бүх дадлгаачсан бичин гэдэг шиг ярилцсан дээр үрт би тийм газар одоо сарын дадлага хийсэн. Цалингүй байж болно те. Бүх хийсэн туршлага яагаад гэвэл таны өмнөх би чинь түүх байхгүй юу? Ажил олдоо орж ирж байгаа хүмүүс юу вэ гэвэл ажил хайснаар тэр хүнийг CV-нээр хин уншсан байна. Тийм болохоор илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах шаардлага байдаг. Тэгэхээр бүх л одоо амьдралаа тооцох хэрэг шаардлагагүй. За аль болох хүмүүс одоо гэр бүлийн талаар аягүй их ярьдаг те. Тэрийг урдах шаардлага айл болох. Сургууль боловсрол хөдөлмөр эрхэлжсэн өмнөх түүхээ ярихад За биеийн хилэмжиндээ анхаарах хэрэгтэй. За биеийн хилэмжиндээ хүмүүс ихтэй ямар алдаа гаргадаг вэ гэвэл хилэмж тийм нэг үсээ оролдох. За үсээ оролдох, за хөмс рүүгээ хардаг ч юм уу те. За бие маж. За юу гэдэг юм. За гамсараа гараад ишвдээ эдрийг бүгдийг өөртөө хянах хэрэгтэй. За энэ тохиолдолд сэтгэл зүйч нар юу гэж үздэг вэ гэвэл за асуулт тохоогоор ярих юм. Анхаарал өсөлт юм. Дараа ингээ харна штэ бид нар чинь тохоогоор ярих үедээ ярьж байгаа юм. Бидний тохооны сонсголгүй хүмүүсийн үйлдэл бид дандаа ингэж явдаг штэ гинэ. Тийм үү. Үйлдэл хамаагүй. Үйлдэл хамаагүй. Одоо энэ гар хэлний үйлдэл ч хамаагүй. Яагаад үлдэн одоо нөгөө хилэн гэдэг чи юу вэ? Одоо энэ бол та нарын юм биш те. За энэ биш те. Энэ бол биш. Тийм болохоор энэ хилэмжийг ярьж байгаа юм. За энэ хилэмжин дээр за мөн дээрээс тий хамраа авах гэж байна те. За энэ хилэмжтэй анхаарах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй тий. За хүмүүс хүний нөөцийн хүмүүс юу гэж боддог вэ гэх юм бол ерөнхийдөө 50 бос одоо их сандарсан хүмүүс ийм шинж тэмдэг илэрдэг. Тийм болохоор бэлтгэл ажил гэдэг байгаа шүү дээ өмнө бүхий. Тэрийг л гол нь сайн ингээ ахад дахин бүхий гэж байна. За мөн дээрээс нь за одоо ярьсныхаа сэдв рүүгээ орно. За заашгүй шаардлагатай хэдийн асуулт мэдээж та бүхнээс тийм. За хамгийн ихний ээлж нь болохоор тийм ерөнхийдөө та бүхэн мэдээж хүмүүсийн хэрэгтэйг анзаарна тийм хүний нөөцийн хүмүүс. За энийгээ та болохын аль болох сул тал биш давуу тал гэдгээ одоо мэдрүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл
ятаагүй адилхан яг хүнтэй адилхан хөдөлмөр эрхэлж чадна гэдгээ маш сайн тэр нөгөө цуг явж байгаа хүндээ ойлгуулж хэлэх хэрэгтэй. За ойлгуулж явах хэрэгтэй. За энэ дээр яадаг вэ гэвэл тэгэхээр ажил олгогч нар мэдээч одоо энэ дээр харж байгаа юм чи мэдээж та бүхний сонсол юм шилдээс одоо анкетээр бичсэн гэдэг. За энийг та бүхэн тайлбарлахдаа одоо миний ийм чадварууд одоо танай ажил дээр чи ингэж тус болно. За би өмнө нь ийм юм хийжсэн. Тийм болохоор өмнөх компанидаар ийм туршлагатай эсвэл бодлого хийжсэн. Ийм туршлагатай гэдгээрээ одоо та бүхэн танай ажилд бол миний ажил сонсох юм шиг ямар ч тийм юу үзэх үү гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За ажил олгогч нар мэдээж зарим мэдгүй байж болно тийм. За энэ болохыг аль болох итгүүл. За мэдээж хүн хүнтэйгээ харьцаж, хүний нөөцтэй харьцаж гэдэг нь таныг одоо хэр одоо бие авч явсан тэр хүнтэй одоо цуг явж байгаа хүнтэй өөрийгөө хэрхэн ойлгосон талаар мэдээд таныг ажил авах боломж бий. За энийг болохоор сул талыгаа давуу тал болгох хэрэгтэй шүү. Ур чадваруудаа бүгдийн сайн дурдж өгөх хэрэгтэй. За үүнээс нь бас ярилцлагын үеэр маш чухал зүйлүүд байдаг. Хэрвээ та бүхнээс нөгөө түрүү хэлсэн янз янзын юунууд асуудаг гэдэг. За тэр бүхнийгаа эхлээд та бүхэн нөгөө тэмдэглэлийн тэтгэвртээ бас орох хэрэгтэй гэж өмнө хэлжсэн үү те. Нөгөө ярилцлагын өмнө бэлдэх ёстой зүйлүүд гээд үзнэ өмнө хичээлээ. Үзнэ хэрэгтэй даа те. Үзнэ. Дэвтэр балтай. За энэ ярилцлагын асуудлууд дээр нөгөө хэцүү асуудлуудыг тэмдэглэх хэрэгтэй юм. За ингэснээр яадаг вэ гэвэл та бүхэн нэг биш дараагийн ярилцлаганд чинь маш чухал юм болтой. За тийм түрүүний шиг те дараагчийн дурдсан шиг. За мөн дээрс нь миний бас тулгарч ирсэн асуудлаас ярил л даа. За ярилцлаганд ороход ерөнхийдөө байгууллагын талаар маш сайн мэдлэг шаардлагатай юм аа. За энэ дээр яадаг вэ гэвэл мэдээж тухайн байгууллага хурж ирж байгаа хүнээс асуудаг. За чи энэ байран дээр ямар ажил хийн гэж манай дээр яг орж ирсэн бэ? За энэ тохиолдолд хариулж ирсэн байсан уу? Манай байгууллага яг ямар мэргэжлэр энэ ажил дээр юу хий гэж манайх дээр ингэж анкета өгсөн бэ гэж асуужсэн уу? Баяр. За юу гэж хэлж хариулж ирсэн бэ? Манай ажил чи ямар ажил? Энэ нарийн боо. Манай компани өнөөдөр чи нарийн боо хийж ясна уу гэж. Анхудаага орж байна. Би мэрэгчлээ зурж үзвэл танад анхудаага орж байгаа. Нарийн боо хийж чадах уу? гэж яг юм асууж байсан. Яг юу хийж ирсэн бэ? За. Энэ байгууллагын талаар мэдээллийг асуудаг байхгүй бас байгууллагын талаар. За ихтэй бас яах хэрэгтэй вэ гэвэл одоо ярилцлаганд орох байгууллагаа бүх мэдээллийг та бүхэн авах хэрэгтэй. За жишээ нь Эми сангийн үйлдвэр Манас групп гэх за Эми сан орыг зовлоо та тийм. Тэнгүүтээ танай байгууллага ийм юм үйл ажиллагаа явуулдаг. За тийм байна. Миний одоо энэ олох гэж байгаа ажил дээр одоо би ингэж ажил хийж чаднаа гэж хэлэх хэрэгтэй. За зайлшгүй асуудаг асуултын нэг бол энэ байдаг бас. Дээрээс нь ажил олгогч нарын. За мөн дээрээс нь таны одоо түрүү асуусан шүү дээ. За хүчний бишэлдээ шалтгаалаагүй одоо өөр ямар та давуу талтай вэ гэж асуув. Авиас. За тэр дээр юу ч хариулдаг байна. Өөр юу хийж чадах вэ? Тэгж асууж ирсэн үү? Тэгж асуувал юу ч хариулдаг. За тэгвэл юу гэж хариулах вэ? Тэр авиас асуух юу хийж чадах вэ? Авиас байгаа. Тасгахгүй хүмүүс бид нэр өөрсдөө бүтээмж өндөртэй тийм өөрсдөө зохиож хийхтэй биш. Хурдан ажлыг хурдан хийж чадна гэдгийг дарагтаа ярьж ирсэн. Би анхаарал яамныгаа төгсөж ярилцлаганд орчихсан. За ерөнхийдөө энэ шалтгаан хариулж боломжийн хариулт тий. За энэ асуултыг бас маш дээрээс нь зайлшгүй асуудаг. Одоо тухайн хүнийг авлаа гэж бодоход тэр хүнийгээ илүү юунд даваа тал юунд сайн гэдэг бас мэдэж авах хэрэгтэй. За зарим хүмүүс хэлдэгтэй за би одоо өөртөө ихтэй тий. За өөртөө ихтэй гэдгийг яаж харагдах вэ тэр хүнийг байж байгаа байдлаас нь харагдах байхгүй юу? Тийм болохоор
цаг дан ганц өөртөө ихтэй гэж нөгөө би хэлхээс гадна байж байгаа байр суурьгаа маш сайн одоо ихтэй байдлаар яах хэрэгтэй. За мөн дээрээс нь ажил олгогч нь мэдээж та нарын зарим ажил хүний нөөц нь санаа зовоод асууж чадахгүй. За яг ямар таны яг хүчтэй бэрхшээлч яг ямар нэгэн асууж чадахгүй. За тухайн үед хүн тийм үед өөрийг өгөөд ирэх юм бол маш хаалттай болчихдог тийм. Одоо өөрөөс нь яг ямар асуулт асуухаа мэдгүй. Одоо юу гэх юм хүний нөөц нь одоо тулгамддаг гэх юм уу. За энэ үед та өөрөө бас тэрийг одоо асуухаас өмнө ч ер нь асуухгүйсэн ч гэсэн өөрийгөө би ийм нэг хүчлийн бэрхшээлтэй гэхдээ би ийм ажил хийж чадна түрүү даваа талаар хэлдэг шиг ойлгох хэрэгтэй гэдэг шүү. Зарим хүний нөөц нь бол ер нь бараг санаа зовоод бас зарим нь асууж чадахгүй тохиолдол байдаг. Тэ? За тийм үү. За өвшөөд зайлшгүй одоо ярьсан үе ямаргүй хүндрэлүүд тавхан тохиолдож ирсэн. Ямар асуудлууд байсан бэ? Ямар асуудлууд дээр ч юм уу? Хэцүү санагдсан байдаг ч юм уу? Сул талаа ярих. Сул талаа бичиж өгөх гэхээр өөрийгөө муугаа бичиж чадахгүй юм хэцүү. Ээжтэйгээ ээжээсээ асуусан сул тал гэхээр ээж болохоор бичээд хэрэггүй. Дараа болохоор сул талаа заавал бичих гэдэг байна. За, наач яг зөв асуусан. За, сул тал гэж заашгүй бас асуудаа. За, энэ дээр та бүхэн яах хэрэгтэй гэвэл угаасаа анкетн дээр хүчний бэрхшээлтэй гэж бичсэн болохоор заавалгүй тэрийг сул талд оруулах шаардлагагүй. Харин яадаг вэ гэвэл одоо нөгөө давуу талх болохоор хоёр талд нөгөө хариулт ижид штэ. Тэрийг заавчгүй бүгд хэрэгтэй. Өгөө ярих хэрэгтэй байдаг. Яадаг вэ гэвэл одоо жишээ нь би хитрхи их одоо шартай гэж болно. Нэг жишээ. Яагаад гэвэл одоо би нэг юм хийж дуусгахгүй бол тэрнийг одоо ингээд байнга бүр ингээд шар өдөр хийгээд байдаг ч гэдэг юм. Одоо энэ чинь тийм сул тал гэдэгт нь орж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь байгууллага юу гэж ойлгох гэвэл за яг хүн тэгвэл шартай юм бол олонний дунд өрсөлдөд яах нь маш сайн ажил хийх нь гэдгийг ойлгож өгдөг юм. За тийм болохоор өөр ямар нэгэн одоо сул тал гэдгийг одоо би заримдаа ингээд хоцорчдаг ч юм уу те. Одоо би ажил дээрээ заримдаа ингээд залхуу өрдөг ч юм уу энэ талыг ерөөсөө хийж болохгүй байна. Яагаад гэвэл ажил олгогч нартаа бүх сул талаа бүгдийг нэгэнгүү тоочод өгчвөл таныг нөгөө нэг юу хийж чадахгүй юу сул талыг чинь анзаараад за энэ хүн тэгвэл цагтаа хоцорч юм бол манай дээр орж ирээд байн хоцорч юм байна ахгүй гэдэг шалтгаан гарчдаг байхгүй юу. За аль болох энэ одоо зарим хүмүүс нь хэлдэгтэй хаяа дайлтай юм бол ингэж ёстой болохгүй. Яагаад гэвэл ажил олгогч нар энэ хүн ажиллаа туслаад явах нь аль хүн хаягч юм ойлгочихдаг тийм. Энэ митинг нөгөө яг бодит амьдрал дээр тулгардаг сул талуудыгаа та бүхэн нуух хэрэгтэй. За нуух хэрэгтэй. Одоо тэрнээсээ илүү яг түрүүнийх шиг за би одоо нэг юмыг дуусгая гэж одоо би нэг юмыг дуусгахгүй сэтгэл санаа амаргүй талтай. За энэ юу нэг талаар султаа нөгөө талаар бүх хийх ажлуудаа бүгдийг хийж дуусгах гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор аль болох эрэг талаар хандуулах хэрэгтэй. За үүнээс нь ярьсан хэд хэдэн төрлөөд байдаг. За энэ төрлөөдтэй нь юу вэ гэвэл нэг нэгээрээ хэд хэдэн төрөл байна. За нэг нэгээрээ бичлэн уулзаж ярилцах та бүхэн оролцож байсан баг те. За мөн дээрээс нь бүлгээр ярилцлага хийдэг. Яадаг вэ гэвэл нэг одоо ажлын байран дээр үсгэж байгаа 3 хүнийг дуудаж оруулж ирээд суулгаж байгаа ярьдаг. За энэ тохиолдолд яадаг вэ гэвэл хүмүүсээс нь дунд нь асуулт тавьдаг тохиолдол бас байдаг. За аль болох маш одоо түргэн хугацаанд та бүхэн бодоод тавьж бодоод төрүүлж хариулахад аль болох давуу тал үүсдэг. За зарим хүмүүс өөр янз янзын онцлог байж болно шүү дээ. Маш удаан бодож байгаа зөв хариулт өгдөг хүн байж болно. За энэ хүн болгоныг бас ийм ярьсан төрөл байдаг шүү гэдгийг та бүхэнд ойлгох хэрэгтэй. Ганц байдгүй 3-4 ярилцлагууд бас тийм тохиолдол зөндөө байна. За хооронд нь бас нэлээд тулгамдуулсан гинтийн асуудлууд маш их асуудаг. За аль хүн ямар сэтгэл хөдлөлтэй ямар юм ярих вэ гэдгийг аль болох шалгадаг тиймгүй хүний нөөцийн ажлын ажил олгогч байдаг гэдгийг та бүхэн бас сайн мэдчих хэрэгтэй байдаг шүү.
За ярилцлагын үеэр түрүүний хэлснээр бүх юмаа сайн тэмдэглэж бичиж авах хэрэгтэй. За мөнөөс нэгдсэн нь ярилцлаганд орж дуусны дараа гол хэдэн анхаарах чухал зүйлүүд юм. Юу гол чухал асуудал байдаг вэ? Хэдэн асуудал байдаг? За мэдээж асууж исэн асуултын түрүү хэлснээр маш сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Мэдхгүй зүйлийг тэмдэглэх хэрэгтэй. За мөн гарч исэн хүмүүстүүдээ тэр олон ярилцлагын дараа гарч ирээд бодох нь бодчоод тэмдэглэлийн хэсэг дээр тусгаж өгөх хэрэгтэй. Энэ яг үеийн та бүхэн дараа ярилцлаганд ороход би энийг яаж сайжруулах тухайн үндэ зүгээр ойлгох вэ? Юусе санахгүй байх гэдэг нэг давуу тал болж байна. За мөн дээрээс нь хамгийн гол чухал асуудал юу байдаг вэ гэвэл эргэж хизээ холбох вэ гэдгийг сайн асууж лавах хэрэгтэй. Хүний нөөцөөс. За ерөнхийдөө би бас өмнө нэлээд их ярилцлаганд орж ирсэн. Тэр орцсон одоо сүүлийн 2-3 үлдсэн ч гэсэн би яаж юм хизээ эргэж холбох вэ гэдгийг асуудаггүйсэн. За тэнгууд би 2-7 хоног мөн дээрээс нь сар үлээж ирсэн юу байгаа. Сар үлээж хүмүүс яадаг вэ? Ядарч одоо юу гэх сэтгэл санаагаар уунж намайг яагаад дуудахгүй юм те би сүйд үзчихээ би яасан юм гэж мэдчихгүй ойлгочтой. Тийм болохоор энэ бүгдийг тодорхойлох та бүхний нөөцөөсөө за би одоо хэрэг ярьсан хэлсэн үгүйгээ мэдхийн тулд хизээ гэж холбох. Энийг бүгдийг асуух. Эсвэл та надтай хизээ гэж холбоо хариу гэдгээ гэдгийг тодорхойлж асуух хэрэгтэй. Зайлшгүй хоолны юм үний нөөцөд ихэнхдээ нэг хүнийг нь авчаад нөгөө үлдсэн хүндээ яг та тэнцээгүй шүү уучлаарай дараа ярилцлаганд ороорой гэдэг юм хэлэхгүй. Тийм болохоор энийг та маш сайн тодруулаад асуух юм. За сар үлээн гэдэг бол маш хэцүү тий. Тиймээс 7 хоногийн дараа чи уцтаад асуух гэх юм бол 7 хоногийн дараа уцтаад би тэнцээгүйгээ мэдэх боломжтой гэсэн. За энэ ухаан маш чухал байдаг тий. За ажлын байр насан зохицох. За ажилдаа орчлоо гэдэгтэй ярьцгаа хийгээд. За хамгийн гол чухал юм юу вэ? Цаг баримт. Цагаа яг сайн баримттай хүмүүст ажил олох чинь маш сайн байдаг. Өглөө яг цагтаа ирдэг, орой яг цагтаа татдаг гэхээр та маш сайн цагаа баримтж байгаарай. За мөн дээрээс ажлын цаг үр бүтээтэй. За заримдаа хүмүүс одоо ийш тийшээ гараад алга болчихдог тийм хэд хэдэн цагаар. За энэ бүгдийг маш сайн хэрэгтэй. Мөн за ажлаас сэтгэлээсээ нэг за бусадтай зөв боловсоо харьцах гэх. За хүмүүстэй харьцах гэхээр зарим хүмүүс маш их хаалттай байдаг. За хаалттай байдаг хүмүүс яадаг вэ? Угаасаа өөрсдийн зам төлөв тийм. Тэгэхээр та бүхэн яг хүн болгондоо заавалчгүй энэ хүн надтай харьцах байл, энэ хүн намайг ихэхгүй байх гэхийг тоох хэрэггүй шаардлагатай. За тухайн хүн болгоно өөр байдаг учраас та хүн болгоныг одоо тэгж бодоод одоо стресстэй өөрөө стресс авах хэрэг шаардлага байхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За мөн өөрийгөө зүгээр хэлэх хэрэгтэй. За зарим хүмүүс зүгээр бас хэлсэн шүү дээ ажлын байрандаа гарчаад асуухад аюул хэцүү байдаг. Яг ямар асуудал та бүхнээс асуух вэ? Яаж энэ хүнтэй харьцах вэ? Аюул хэцүү. Тэр бүхнээс та яг өөрөө очиод бас зарим маш ихдэг санагдаж байгаа хүмүүстэйгээ ярьж болно шүү дээ. Одоо юу гэх одоо бичгээ түрүү та нар ярьж байгаа гэсэн шүү дээ. Бичгээ сайн байна уу? Намайг хэрэглэе гэж харуулчих болно гэсэн. За тийм. За мөн дээрээс нь хамт олонний зохион байгуулалтын дотоод орчинд маш сайн дасан зохицох хэрэгтэй. За бүгдээрээ нэг өрөөгөөрөө нэг яа хоолнд орё. Тэр болгонд та одоо за үгүй одоо мэдсэн ч гэсэн одоо яах юм би одоо хоолнд ороход хэцүү хүмүүс надад харьцаж чадахгүй гэдэг ч юм өөрийгөө ингэж хайрцанд байх ямар ч шаардлагагүй. За хаалтмал орчноос илүү яг хүн хоёроо санал тавиад одоо бүгдээрээ цуг гарыг бүгдээрээ цуг хоолнд идэх гэсэн тохиолдолд аль болох та цуг явах хэрэгтэй. Ингэжээс та болон одоо ажлын байранд тасалсан. За ажилтнаа за мөн хүмүүстэй юм уу ойлгуулж хэрэгтэй гэсэн. За мөн дээрээс маш тууштай ажиллах шаардлагатай. За зарим ажил олгогчдын ихэвчлэн ирүүлдэ санал гомдтой да. За энэ дээр болохоор нэг чухал гэсэн юм асууя. За заримдаа болохоор ер нь хүмүүс одоо за ажлын байрны сахилга батмуу маш муу байдаг гэж хэлдэг. Айгуудаг, таймбурдаг, алга болдог. Нэг нэгнээрээ ховж ярьжтэй.
одоо ажлын байрны цаг дээр хийгдэмий байх. За энэ асуудлыг ямар ч гарах шаардлагагүй. За цалин голдог асуудлаар маш их хүний нөхцөл ханддаг. Дөнгөж орж ирээд хүмүүс нөө мэрэгчлэнгээр орж ирдэг. Миний цалин айгүй бага байгаад иржээ гэж өөрийгөө голддог. За ингэхдээ олон нөө ажил олгоцсон байна яадаг вэ гэвэл за энэ хүн ажлын төлөө биш те зөвхөн цалин гэж бас буруугаар ойлгодог тохиолдол байдаг шүү. За мөнөөс за мөн ажлаас амархан шантардаг гэж байна. За одоо нэг ажил мэдээж өөрөө чадахгүй хэцүү юм байсан ч гэсэн одоо зарим хүмүүс хийж чаддаг байлаа даун болдог бол зарим нь болохоор шууд ажлаа хаяад орхиод гараа авчдаг. За сар хүрэхгүй 7 хоногийн хугацаанд яаж байгаа юм би нөгөө ажлыг чи хийж чадахгүй байна гэдэг юу төрдөг. Энийг яаж тэ хүн болгоо мэдээж ажлыг эхлээд орж байгаа. Тийм учраас бүх зүйлийг одоо бүгдийг мэднэ гэж байхгүй. За тийм учраас та бүхэн яг мэдхгүй зүйлээ хүнээс асууж тусалцаа авах хэрэгтэй. Уучлаарай би энийг мэдхгүй байна та энийг хэлээд өгч. Тэгэж асууж ийж та өөрийгөө дэвшлүүлж ажил дээр маш сайн байна гэсэн. Хүмүүс ихэвчлэн айгуух санаа зовдөг. Яагаад гэвэл би айгуу амаар айгуу тэний юм шиг санаж би энэ асуултыг асуухгүй гэдэг юм хийгээд байдаг те. 8 цаг, 9 цаг, 7 хоног хийгээд байдаг. Буруу юм гэдэг. Яагаад гэдэг вэ гэвэл нөгөө хийх зүйлээ зүгээр ойлгож чадаагүй. Дээрээс нь нөгөө асуух тусалцаа авахгүй байдгаас шалтгаалдаг. За ингээд ажлын байрыг хаях, ажлын байрны бас стресстэй орж хамгийн гол нь ажиллаж байгаа хүмүүсээ дараасаа юу гэж байгаа би ингээд зөв үү энийг ингэж ажиллах нь зөв үү та надад энэ дээр туслаач гэж үнээс асуух. За энэ тохиолдолд ерөнхийдөө айлгал яадаг вэ гэвэл нийгэмдээ тусалдаг ажил юм байна. Зарим хүмүүс асуудаггүй учраас хүмүүс бие биендээ тусалдаггүй те шавдардаг, завдаг, ядардаг. За шүнжэнгөө илүү цагаар суудаг. За энэ бүхнийг яахад бол асуух шаардлагатай. Ичээд санаа зовх шаардлагагүй. За тэгээд та нартай захиж хэлэх юм гэдэг юм бол бичих чадвараа аль болох сайжруулаарай. Тийм ээ? Бичих, унших чадвар энэ ажлын байран дээр маш их тус болно. За тэгээд бас нэг юм хэлэхэд сонсголын бэрхшээл гэдэг нь бас нэлээд байдаг. Тийм ээ? Тэгээд насны улмаас сонсох нууц хүмүүс байдаг. Тийм? Нас нь ахад ихээр бас хүмүүс сонсох нь бас муудаад байдаг шүү дээ. Ийм бэрхшээл нэлээд олон байдаг. Тэвлээ гэхэд ажил чадах бол боломжтой үстэй тийм ээ. Дохионы хэрэгсэл байж болно. За эсвэл нөгөө гэрэл чичиргээд хэрэгслүүдээр одоо тийм ээ дараа хамт олонныгоо дуудах нь харах гэх мэт боломжууд зөндөө байдаг. Тийм ээ. За тэгээд үнэндээ бол бас аль болох харилцах тал дээр цаана ингээд холинд хараад хичээл хэрэгтэй. Ингээд би одоо тийм хүн нүдэнд бол ахын тийм ээ харагдаж байна. Өөрийгөө ойлгуулж чадж байна гэх. За энэ нэг юм байна. За тэгээд бас маш их санаачлалтай байх хэрэгтэй. Өөрийгөө ойлгуулах эсвэл ингээд тухайн ажилд орлоо шүү дээ. Ажлын орчиндөө энийг ингэж надад тохируулаад сайжруулад өгөөч гэдэг энэ санаачлалтай. Энэ нь ажил орлогч угаасаа тэр нөхцөлийг нь бэлдэж өгөх үүрэгтэй байлаа. Тийм учраас их санаачлалтай тийм ээ. Өөрийгөө илэрхийлж явах нь зөв юм шүү гэж хэлсэн. За тэгээд анхааралтай сонсон баярлалаа. За. Та нар шүндэ угаад соход 3 сар шаардсан уу? Энэ шүндэ угаад соход 3 сар шаардсан. Маш удаан угаад сурсан. Энэ удаан автомат угаад сурсан. Баяртай зэрэг цандар байна. Яа, зэрэг юм дижээ биш.
За одоо нэг сайн юм хийн. Үгүй яа. Өөрөөсөө хараа. Танай хатаа нэг өөрсдөө. Угаасаа канаа яа хамтгүй гэжтэй. Өөрсдөө юм тийм нохоо наймаа. Би босож ирч чаддаг юм байна уу? Би оснос айд зэрэг чаддаг. Чи юу Ажлаа яах. одоо би нэг хараад зарих гэж. Энэ нөө. Би хоёр хүнтэй гартаа өвчин чадна. Энэ нэгэн хоёр хоног гараас ирдэг. Одоо хараад Ириха. Есүсний хаан. Энэ доодоо тооны бий. Энэ очсон. Охины хаан. за ингээ олоо энэ хөлөөс илчин. Зин боломжтой юу? Боломжтой. Боломжтой. Мураач дайч. За ингээ хатаалаа боломжтой айлчин. За одоо нөгөө нэг хідүүлээ аюу яа. Бас нөгөө гаргуу эмхтэй. Энэ бас энийг бол хүмүүс мангас гэж нэрлэдэг байсан. Мангас. Харин энэ айлсан болох те өөрийнхөө анх удаа ингэ фото зураг хараад би зарим хэрэгтэй байхгүй ч гэсэн би дажгүй юм байна шүү гэж хэлсэн. Тэр маш өөр хүмүүс хэлсэн. Өөрийгөө дахиад бишээ би бүрэг гэж бодсон. Тэгээд тэр зурч хэлсэн. Зураг зурдаг. Тэгээд тэр дараа нь найз залуутай болоод жирэмсэн болсон. Харин найз залуу нь хайсан. Хүмүүс түүнийг чи жирэмсэн болж болохгүй. Наад хүүхдээ ахуулах хэрэгтэй. Чи энэ хүүхдийг тижээж чадахгүй. Хүүхэд зовоон. Хүүхдийг тамсна гэж. Гэхдээ айлсан үгүй. Би хүүхдээ өөрөө тижээж чадна гэж. Тэгээд амаараа ч гэсэн хүүхдээ тижээдэг. Ингээд амаараа үлдээдэг юм ээ те. Хүүхдээ асарч тижээсэн. За ингэж явсараад одоо энэ түүний зурсан зургуудаас та бүхэн үзүүлье. За яа зурсан бэ? Артаа мушиг зурсан байна уу? Ямар гоё зурсан. За баярлалаа. За тэгээд тэр маш гоё үзэсгэлэн гараад зургийг уралдаанд төрүүлээд тэр мундаг шагнал авсан. Одоо бүгд дүүрч хаях гэсэн бүгд тог болж ээжтэй тусалж, гар нь болж, хөлт нь болж, ээжтэй тусалж том болсон. Тэгээд англи улсад англичууд Алисоныг хүнлээ түүнд зориулсан ийм том хөшөө босгож өгсөн. Одоо байгаа. За тэгвэл одоо энэ юу вэ? Ахмад ирсэн. За тэгвэл том ахмад ирсэн байна, жижиг ахмад ирсэн байна. Тэгвэл энэ жижигхэн ахмад ирснийг танд өгье л доо. Та ах уу ахгүй юу? Том биш тийм жижигхэн Ахмад. жижиг. Наа. Ахуу. Ахмад.
үнэтэй. За тэгвэл бүр юм жижигхэн байдаг штэ. Тийм жижигхэн бүр ааха. Яагаад авч байгаа вэ танаа? Яагаад авч байгаа вэ? Үнэтэй. Бэлгэд өгч байгаа юм чинь аавна. Бэлгэд өгөөд авсан. Аа. За тэгвэл яахгүй. Ааха. Яг л маш үнэтэй учраас тийм ээ. Нэг юм жижигхэн алмаз нь хамгийн доод нь $1500. За тэгвэл алмаз том жижиг янз бүр байдаг. Жижигний ч гэсэн үнэтэй гэж байна. Тэрүүтэй адилхан үнэтэй. Бид нар ч гэсэн зарим ерөөл хүмүүс том алмазтай адилхан байж болно. Харин жижигэн ч юм уу тийм алмазууд нь бас бид нар байж болно. Тэгсэн ч гэсэн үнэтэй. Амар үнэтэй бид нар тийм үнцэнтэй. Тийм учраас өнөөдөр биднэрт бас боломж байна. Өнөөдөр бид нар бас аяг үнцэнтэй юм байна. Тийм учраас бүгдээрээ хамтдаа урагшаад явцгаая. Зөвшөөрч гинөө.